Alright. Хай манайха. Тэгээд 5 сарын 20-ны вебинар эхлэх бэлэн боллоо. Өнөөдөр хэдүүлээ сүүлийн 2 хоног вебинар хийгээгүй. Тэгэхээр сүүлийн 2 хоног юу болсон талаар ярилцсан. Тэгээд Трампын хувьд Golden Dome гэж юм аяг хэлээд байгаа. Тэгээд Dome гэдэг маань юу хэлдэг вэ гэхээр бүрэн хэлбэртэй юм. Байхын шиг ерөнхийдөө юм хэлээд байгаа байхгүй. Тэгээд энэ тохиолдол дээр юу вэ гэхээр хамгаалалтын системийг яриад байгаа. Тэгээд 5 сарын 20-ны өдөр ерөнхийлөгч Дональд Трамп Golden Dome нэртэй шинэ пуужингийн эсрэг хамгаалтын санаачилгаа аль биесээр зарлалаа гэж байна. Тэгээд энэ хүү систем нь Америкийн нэгдсэн улсыг hypersonic missile, ICBM гэдэг нь юу юм бэ мэд and space-based attacks буюу одоо дуунаас хурдан янз бүрийн пуужин болон агаараар орж ирэх тогтолгооноос хамгаалах зорилготой юм хамгаалтын систем гэсэн үг. Тэгээд энэтэй холбоотойгоор 175 тэрбум долларын төсөв баталсан юм байна. Тэгээд энэхүү Golden Dome нь юу вэ гэхээр хиймэл дагуул төр суурилсан сенсор, тэгээд интерцептор, тэгээд land sea space integration бүхий олон давхар хамгаалтын систем байх юм гэсэн байна. Тэгээд энэ хамгаалтын систем дээр Elon Musk-ийн SpaceX оролцож явах бас боломжтой. Яг энэ бол яг баталгаатай мэдээлүүд биш. Тэгээд Palantir Technologies, Anduril Industries, Lockheed Martin, RTX Corporation, L3Harris Technologies энэ гэх мэтлийн компаниуд бол оролцоно гэдэг чинь энэ гурван компани бол угаасаа олон хүмүүсийн мэддэг ерөнхийдөө бол батлан хамгаалахын том компаниуд байгаа. Тэгээд хувьцааг нь судалж авах боломжтой юм байна. Тэгэхээр ийм мэдээлэл гарсан. Өөр бусад макротой холбоотой чухал мэдээллүүдээс ярих юм бол Golden Dome юм байсан. Дээрээс нь Трамп юу хийсэн бэ гэхээр Take It Down гэдэг энэ Take It Down Act гэдэг хуулийг баталж гаргасан байна. Тэгээд энэ маань юу гэхээр хүний зөвшөөрлгүйгээр хүний нууц мэдээлэл энэ тохиолдол дээр юу вэ гэхээр одоо нүцгэн зурагч гэдэг юм уу те эсвэл янз бүрийн тийм бичлэг энтрийг интернет тавихыг хоригдсан ийм хууль юм байна. Тэгээд энэтэй холбоотой асуудлууд ер нь бол зөндөө гардаг юм байна л да. Тэгээд би яг хин ярьж ирснийг мартчихж Jordan Petersonтэй ярьж исэн. Тэгээд Канадын Pornhub буюу дэлхийн хамгийн том порно вебсайтын эсрэг шүүхтэд явж исэн эмэгтэйгийн яриаг сонсч исэн байхгүй. Тэгээд тэн дээр юу гэж ярьж исэн бэ гэхээр бэлгийн хүчирхийлэлд өртөөд тэгээ нөгөө хүчирхийлсэн хүн нь яадаг вэ гэхээр бичлэгийг хийждэг. Тэгээд хийсэн бичлэгээ болохоор интернет тавьж тийм порно сайтууд дээр тавьчихгуудаа мөнгө олоод идэг юм байна л та. Тэгэнгүүт Америкт хүн хохирцсон байлаа гэдэг юм бол нөгөө Канадын компаниг шүүхтэх хийнэ тэрэ гэж явсаар байтал нөгөөх нь яг үнэндээ бол интернетээс арилгасаар байтал айгүй олон сар интернет нэгт байждаг. Тэгээд айл хэдийн зөндөө олон хүмүүс тэрийг даунлоод хийгээд компьютер руугаа энэ татаж аваад үзэх боломжтой болоод явждаг учраас ямар ч юм нь бол алгуулах аргагүй болчтой юм байна л да. Тэгээд түргэн шуурхай хугацаанд 2 хоногийн дотор интернетээс тэрийг арилгаж арчих ёстой гэдэг юм хууль ер нь бол бий болгосон. Тэгээд одоо нийтэд ил жишээ нь Америкт гарсан тохиолдлуудаас ярих юм бол Alison Berry гэдэг энэ 15 настай охиныг ангийнх нь хүүхэд яасан бэ гэхээр шалдан хүүхнүүдийн зураг мургийн бичлэгнүүд дээр авчиад ангийнхаа охтуудын толгойг авч тавиад интернет тавьсан байна л та. Тэгээд яг ангийнх нь одоо тэр хүүхэд яг жинхнээсээ шалдан байгаа юм шиг тийм. Иймэрдүү бас тохиолдод гарсан байна. Дээрэс нь Tyler Clementi гэдэг бандиг энэ бол айгүй олон жилийн өмнө 10 жилийн өмнө болсон үйлдэл юм байна. Тэгээд дотор байранд байдаг гэсэн юм уу та. Хамт дотор байрныхын банд нууц камераар компьютерын камераар өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаа бичлэгийн хийнгүүтээ авчид интернет тавиад тэгээд сургуулаар амирч тарааж мараагаад тэгсэн чинь манай ам оролцсон юм байна л да. Тэгээ гих мэтлээ. Тэгэхээр юу вэ гэхээр ийм чухал хуулийг баталсан юм байна. Тэгээд энэ бол медиагаар нэг тийм сүртэй attention анхаарал хүмүүс татсангүү. Гэхдээ надад бол айгүй тийм Трампын гаргасан бас чухал ажлуудын нэг боллоо гэж бол би бас хувьдаа харлаа. Тэгээд өөр бусад макро мэдээнүүдээс ярих юм бол Путин Трамптай худалдааны хэлсээр хийхэд бэлэн байна гэсэн мэдээлэл ярилцсан байна. Тэгээд дээрэс нь Японы засгийн газрын бонд өсөд байгаа. Тэгээд 30 жилийн хугацаатай Японы засгийн газрын бонд байна. Түүхэнд хамгийн өндөр хэмжээндээ буюу 315% дээр хүрлээ гэдгийг бичсэн Richard Christopher tweet-ийг жишээ нь харж байна. Энэ бол өнөөдөр орсон. Тэгэхээр юу вэ гэхээр
Сүүл бичлэгэн дээр би ярьжсэн маркет 1-2% ерөнхийдөө унах магадлал байна уу гэж би бол хувьдаа бодоод байгаа байхгүй. Тэгээд эндээс бол маркет унах магадлалыг өсгөж болцгүй мэдээллүүдийн нэг юм шиг надад санагдаж байгаа. Яагаад вэ? Carry trade гэж нэг ойлголт байдаг. Carry trade гэдэг нь юу ярьдаг вэ гэхээр баг хүүтэй засгийн газрын бондоор зээл аваад өндөр хүүтэй засгийн газрын бонд авахыг ер нь бол хэлдэг байхгүй. Тэгэхээр Японы хөрөнгө оруулагчдын хувьд ер нь олон улсын том институтшнууд хөрөнгө оруулагчдын хувьд хийдэг хамгийн түгээмэл арилжаа юу вэ гэхээр Японы засгийн газрын бондыг барьцаалж зээл аваад тэгээд тэрхүү зээлээрээ Америкийн засгийн газрын бондыг авах, цаашлаад бүр хувьцаа авах гих мэтлийн юм арилжаануудыг хийдэг юм байна. Тэгээд йен чангарах засгийн газрын Японы засгийн газрын бонд чангарах тохиолдол болгонд юу болдог вэ гэхээр зааж би хоолойц. Окей. Японы засгийн газрын бондын хүү өсөх йен чангарах тохиолдол болгон дээр зах зээл дээр ямар төрлийн айц гардаг вэ гэхээр энэ carry trade-тэй холбоотой одоо carry trade unwind гэж яриад байгаа байхгүй. Эсрэг чиглэл рүүгээ ерөнхийдөө арилжаа маань хаагдах буюу Америкийн засгийн газрын бондыг зарах, Америк ассетуудыг зарах, эсрэгээр нь йен худалдаж авах, Японы засгийн газрын бондыг эргүүлэн худалдаж авах юм арилжаа явж магадгүй гэдэг ийм яриа байдаг. Тэгээ энэ яг хуу зах зээлд яаж нөлөөлөхийг бол шууд ганцхан сүүлийн 2-3 хоногийн хөдөлгөөн дээрээс үндэслээд хэлчих боломжгүй. Гэхдээ зах зээл унах эрсдлийг ерөнхийдөө бол өсгөж байгаа ийм макро мэдээнүүдийн нэг энэ байсан. Тэгээд энэ яг макро мэдээ гэхээс илүүтэйгээр өөр сонирхолтой үзүүлэлтэж магадгүй гэж бодсон. Германд биш үү? 1975 онд 10 Моск байдаг гэсэн гинэ. Моск гэдэг маань юу вэ гэхээр одоо энэ лалын шашны дугуун баггүй. Тэгээд 2025 он гэхэд энэ тоо бол 2750 болж өссөн буюу барууны орнууд маань, Европын орнууд маань айгүйх тийм маслын хүмүүсээр ерөнхийдөө бол дүүрсэн их хэмжээний маш олон маслын хүмүүс очиж амьдарч байгаа ийм мэдээлэл ер нь бол интернетээр бол айгүйх гардаг. Тэгээд тэрийг бас энэ үзүүлэлт маань харуулж гинөө гэж бол бодож байна. За Израилийн хувьд Ираны nuclear facilities буюу цөмийн зэвсэг боловсруулах. Одоо энэ тохиолдолд бол яг цөмийн зэвсэг бол бүрэн угсарахад бэлэн биш. Гэхдээ цөмийн зэвсэгт хэрэгжилж болох үз ураныг ерөнхийдөө бол баяжуулж байна гэдэг ярианууд бол гарсан. Энийг биднээс мүлжиртэй болноор өмнө ярьжсэн. Тэрийг болиулахын тулд Америк бол хилцээр хийх гэж оролдоод байгаа. Хэрвээ болохгүй болно одоо устгачаа гэдэг байр суурь байгаад байгааг бол харж болно. Тэгээд Израиль бол дайрахад бэлэн гэдэг мэдээлэл гарсан. Газрын төслөө гэж ярьж байгаа. Энэ чарт нэр агуу нийтдээ томсгоод агууд сүртэй өсөлт болсон юм шиг гаргаж байгаа. Гэхдээ яг нэг өдрийн чартаар харах юм бол энэ бол нэг том өсөлт биш. Тэгээд энэ бол одоохондоо ажиглахаар зүйл тэрнээс биш. Юу амар том дайм болох гэдэг нэгсэн санаа бол байхгүй. Окей. Genius Act гэж crypto stablecoin-тэй холбоотой хууль батлагдаж байна гэж ярьсан. Тэгээд энэ маань юу вэ гэхээр stablecoin гаргаж байгаа байгууллагуудын хуулийн орчинг тодорхойлох гэдэг нь хамгийн чухал байгаа. Тэгээд зөвшөөрөл авах яг $1 цаана $1 stablecoin цаана заавал $1 assetтэй байх. Тэр нь болохоор юу вэ гэхээр бодитоор $1 банкнд хадгалагдаж байгаа эсвэл засгийн газрын бонд авах гэх мэтлэн иймэрдүү шаардлагуудыг тавьж байгаа юм хууль байгаа. Тэгээд энэ closure гэдэг юмар орсон юм байна. Closure гэдэг нь юу яриад байгаа вэ гэхээр хууль гаргах гээд батгах жахта Америк хоёр танхимтай учраас сенатор ороод тэгээд дараад нь House-аар орд юм байл та House of Representatives гэж яриад байгаа. Тэгээ House-аар ордог. Тэгээд сенатор батлагдахаас өмнө яадаг вэ гэхээр одоо хилцээд хоорондоо одоо дебет хийх буюу мэтгэлцдэг үе байд юм байна. Тэгээ мэтгэлцээний үе шат маань одоо дууссан хамгийн эцсийн санал хураалт руугаа ороход бэлэн болсон гэсэн үг юм байна. Тэгээд ямар ч үс санал хураалт руугаа ороход бэлэн болсон. Тэгээд ямар ч үс нааштай явж гинөө гэж бол зах зээл бол хараад байгаа юм байна. Окей, тэгээд ийм мэдээлэл гарсан. Тэрний юу байсан бэ гэхээр одоо энэ хувьцаатай холбоотой мэдээлэл хэлэх гэдэг гэсэн үг. Google Meta-тай өрсөлдөхүйц Aura гэдэг classes гаргалаа гэж ярьсан. Гэхдээ энэ Aura гэдэг class-ыг энэ тохиолдолд бол энэ айгу Google гаргасан юм шиг яриад байгаа. Google болохоор юу хийсэн бэ гэхээр ухаалаг шилэнд хэрэгжилж болдог software solution-ыг гаргасан юм байна. Тэгэхээр тэрийг ашиглаад гарч байгаа хоёр дахь шил юм байна. Тэгээд энэ хүү шилийг үйлдвэрлэж байгаа компани ямар компани вэ гэхээр хятадын компани. Тэгээд Alibaba-гийн хөрөнгө оруулалт хийсэн компани юм байна. Тэгээд миний уншиж ойлгосноор бол тийм.
Яг Elon-тэй холбоотой зөндөө олон мэдээлэлд гарсан. Elon ярилцлага өгөөд яваад байгаа юм байлээ. Тэгээд ярьсан юм нь юу байсан бэ гэхээр XAI гэдэг шинэ хиймэл оюун ухааны үйлдвэр одоо facility одоо төв гэж ярих юм уу те центр дээрээ 150 тэрбум долларын Nvidia-гийн Blackwell гэдэг энэ хүү график картыг хэрэглэнэ гэдэг мэдээлэл гаргасан байна. Тэгээд энэ хүү мэдээлэл маань бас Nvidia дээр үргэлжлэн болон буулж мэдээллүүдийн нэг юм болоо гэж бодож байна. Тэгээд сүүлийн үед бол Nvidia-тай холбоотой айгүй сайн мэдээлэлүүд их олноороо гараад байгаа. Тэгээд Tesla-гийн хувьд мэдээж жолоочгүй машин гаргаж байгаа. Тэгээд шинээр гарч байгаа моделийн зураг маань энд дэлгэцнээр харагдаж байгаа. Тэгээд энэ хүү технологи өөр бас энэ машин үйлдвэрлэдэг компаниудад хэрэглүүлэх юм хилцээрүүд явж байгаа гэдэг мэдээлэл бас гарсан байна. Тэгээд энэ бас сонирхолтой мэдээлэл байсан болов уу гэж бодож байна. Тэгээд Qualcomm гэдэг компани байдаг. Тэгээд энэ хүн компани маань юу гэдэг вэ гэхээр гар утасны чип, радио чип энэ гаргадаг. Тэгээд одоо гар утаснууд ингээд 5G-гээр холбогдсон энэ гэж яриад байгаа энэ 5G-гийн энэ радио чипүүд маань ер нь бол Qualcomm-оор хийгддэг. Тэгээд Apple хэрэгэлдэг Apple Qualcomm-ын чипийг орлох гэж оролдоод өөрөөсөө in-house буюу дотоосдоо хөгжүүлэх гэж оролдоод илүү чип хийж чадахгүй айгүй олон жил болж байгаа. Тэгээ магадгүй хязгаарч чадахгүй байж магадгүй. Чадсан байлаа ч гэсэн Qualcomm яадаг вэ гэхээр хятадын том компаниудаас хамтарч ажилладаг. Huawei тэгээ дээрээс нь Солонгосын Samsung энэ төр бас Qualcomm-ын чипийг хэрэгэлдэг. Тэгээд Qualcomm 2021 онд нэг компани худалдаж авснаар юу хийсэн бэ гэхээр ARM гэдэг architecture-тэй чипний дизайн руу орсон байгаа. Тэгээд одоо юу хийх гэдэг нь гэхээр Nvidia-тай хамтраад дата центрт зориулсан CPU хийх гэж байна. Тэгээд энэхүү зах зээл дээр энэ дата центрт зориулсан CPU хийдэг зах зээл дээр ямар хоёр компани тэргүүлдэг вэ гэхээр Intel, AMD хоёр байдаг. Тэгээд энэ дээрээс Qualcomm өрсөлдөгч бол шинээр орж иж байна гэсэн. Тэгээд энэ яагаад боломжтой болж байгаа вэ гэхээр Nvidia энэ Computex гэдэг Тайванд явж байгаа технологийн том энэ trade fair дээр буюу одоо энэ худалдааны үзэсгэлэн дээр танилцуулсан шинэ технологиудын нэгээс болоод боломжтой болж байгаа. Тэрний юу вэ гэхээр NVLink гэдэг энэ хүү Nvidia-гийн технологи маань яаж байгаа гэхээр custom CPU, custom accelerator буюу ганцхан Nvidia-гийн гаргасан бүтээгдэхүүнүүд гэлтгүү өөр компаниудын дизайн хийсэн график картууд маань ч гэсэн Nvidia-гийн rack дотор хэрэглэгдэх боломжтой болж байгаа. Тэгээ rack гэдэг нь юу яриад байгаа гэхээр энэ зурган дээр харагдаж байгаа маш олон график картуудыг нийлүүлээд яг нэг график карт юм шиг ашигладаг болгож байгаа юм технологиг яриад байгаа байхгүй. Тэгээд Nvidia-гийн тохиолдол дээр бол 72 ширхэг график картыг нийлүүлээд тэгээд ерөөсөө тэр маань яг нэг ширхэг график карт юм шиг л тооцооллын нэгж болж ажиллана гэдэг ийм санаа ерөнхийдөө яваад байгаа. Тэгээд энэ дотор дата центр маань яадаг вэ гэхээр зөвхөн график картаас бүтдэггүй head node гэж ойлголт байдаг. Бас head node нь юутай байдаг вэ гэхээр CPU-тэй байдаг. Тэгэхээр бүх ерөнхийдөө бол architecture-т маань зөвхөн GPU хэрэглэгдээд байдгүй. Заавал бас CPU байж ийж бас энэ үйл ажиллагаа нь бол зөв байдаг. Тэгээд тэгэхээр энэхүү CPU-ний технологи дээр ер нь бол Qualcomm, Nvidia-тай хамтарч ажиллана гэдэг энэ хүн мэдээлэл гарсан. Тэгээд NBIS гэдэг хувьцааг сүүлд мүлжүүртэй буулан дээр танилцуулж пост оруулсан байгаа. Тэгээд та бүхэн сонирх юм бол өөрсдөө ороод уншиж болно. Миний хувьд заавал энэ дээр дэлгэнгүй ярих шаардлага байхгүй. Энэ бол төлбөргүй нийтлэл. Тэгэхээр хүн болгонд бол нээлттэй 100% нээлттэй нийтлэл байгаа. Тэгээд Nebius Group AI-д бүтцийн дараагийн агуу тоглогч гэдэг энэ хүү нийтлэлийг та бүхэн унших боломжтой. Тэгээд өнөөдөр earnings буюу орлогын тайлан гарсан. Тэгээд орлогын тайлан маань аягүй сайн гарсан. Тэгээд бүтэн 1 жилийн улирлын ерөнхийдөө бол өсөлт маань болохоор ARR гэдэг маань юу вэ гэхээр хэрэглэгчдийн хувьд одоо бүтэн 1 жилийн турш ерөнхийдөө бол давтагдаж орж ирж байгаа одоо тийм subscription revenue ерөнхийдөө бол яриад байгаа байхгүй. Тэгээд cloud business-үүд бол дандаа ингэж орлогоо бол тайлагнадаг. Тэгээд энэ хүү орлого маань болохоор 175% өсөлттэй 4 сард бол 4 сар дангаар бол 25% өсөлттэй байсан гэдэг ийм мэдээлэл бас гаргасан юм байна. Тэгээд сүүдэд бол энэ Nvidia-тай нэлээд хамтарч ажиллаад байгаа зөвхөн яг хиймэл оюун ухаанд зориулсан ийм cloud-ны сервисүүдийг юу гэж cloud-ны үйлчлэгчнүүдийг юу гэж яриад байгаа гэхээр Neo Cloud гэж яриад байгаа. Тэгээд NBIS-т Nvidia гэсэн хөрөнгө оруулсан. Тэгээд охин компанид нь Amazon-ы Jeff Bezos жишээ сүүл хөрөнгө оруулалт хийсэн гихчлэн энэ сүүлийн үед айгуу тийм нааштай сонирхолтой мэдээлэлүүд их гараад байгаа. Тэгээд мөлжүүртэй болон дээр санал болгосон хувьцаануудын нэг байгаа. За, Robinhood ACC-д real world asset tokens-тай холбоотой
хуулийн орчинг одоо тодорхой болгож өгөөч гэдэг ийм хүсэлт гаргасан гинэ. Тэгээд та бүхэн санаж байгаа бол ер нь бол дандаа Coinbase-ийн тэнд ингэж хүсэлт гаргаад явуулдаг гэсэн. Тэгээд Robinhood гаргаж байгаараа юу гэхээр Robinhood-ийн хувьд крипто зах зээл дээр нэлээд идэвхтэй эрчимтэйгээр оролцоход бэлэн байгаа учраас ингэж ярьж магадгүй мэн. Тэгээд USDC гэдэг Америкт байдаг тэргүүлэгч stable coin гэдэг. Тэгээд энэхүү stable coin-ыг гаргасан компани маань Circle гэж компани байдаг. Тэгээд энэхүү Circle-ийг Coinbase худалдаж авч магадгүй гэдэг яриа гарсан. Ripple-ийг худалдаж авах гээд санал тавиад ийн гэсэн. Тэгээд энэхүү Ripple-ийн санд болсон үнэн дүн маань бага байсан учраас хилцээр маань явахгүй нэ гэж ашиг байсан. Тэгээд USDC тэртээ тэргүү орлогынхоо 50%-ийг Coinbase-тэй хуваалцдаг. Тэгээд Coinbase айл хэдийн тодорхой хувьцааг нь эзэмшдэг учраас Coinbase амжилттай худалдаж авах магадлал бол нэлийн өндөр харагдаж байгаа юм байна. Тэгээд State of XRP гэдэг Missouri-гаас сүүл репорт гаргасан. Тэгээд XRP дээр явж байгаа сонирхолтой ажлуудын нэг нь юу байсан бэ гэхээр XRP Hidden Road гэдэг Global Prime Broker гэдэг энэ бизнесийг ерөнхийдөө худалдаж авсан юм. Тэгээд Prime Broker гэдэг нь юу гэхээр institutional investors төрөл бүрийн арилжаатай холбоотой ийм үйлчлэгийг үзүүлдэг ийм бизнесийг ер нь бол хилдэг. Тэгээд энэхүү бизнесийг худалдаж авснараа юу гэхээр их хэмжээний мөнгө эргэлдүүлдэг байгууллагуудад stable coin-тойгоо холбоотой үйлчлэгээнүүдийг үзүүлэх боломж нь бол илүү нээлттэй болж байгаа юм байна гэж бол үзэж байгаа юм байна. Тэгээд XRP бас сүүлд EVM sidechain бас гаргасан юм байна. Тэгээд энэхүү sidechain маань яадаг вэ гэхээр Axeler Bridge гэдэг Cosmos ecosystem-ээс гарсан bridge-ийг хэрэглэдэг. Тэгээд энэ EVM буюу одоо Solidity гэдэг програмын хэл дээр бичсэн smart contract-ууд маань энэ дээр бол одоо чинь ажиллах боломжтой болж байгаа юм байна. Зя Anza гэдэг юм баг байт юм байна. Тэгээд Anza гэдэг баг маань яадаг вэ гэхээр Solana-гийн client бичдэг баг. Тэгээд client гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр блокчейн маань ажиллаж байхдаа node гэж юм байдаг. Тэгэхээр node-ууд маань яаж блокчейн дээр оролцдог вэ гэхээр нөгөө блок үүрэх ажилд оролцохын тулд тодорхой client буюу тодорхой софтверыг ажиллуулах шаардлагатай байдаг. Тэрхүү бичсэн одоо яг бичсэн шаардлагын дагуу софтверийн шаардлагын дагуу стандартын дагуу ажилладаг энэхүү софтверыг болохоор client гэж ярьдаг. Тэгээ шинэ төрлийн client гэж байгаа юм. Энэхүү client-ийн ачаар Solana дээр ямар том нээлт гарч ирэх гээд байгаа вэ гэхээр latency-г 100 дахин багасгах буюу Solana-гийн finality маань зарим тохиолдолд ер нь бол 12 секунд 5-аас 12 секунд байдаг бол тэрийг бүр 100 millisecond гэсэн байна. Millisecond 100-аас 150 milliseconds буюу 1 секундыг 10 хуваасантай тэнцвүүц баг болгож бууруулна гэдэг ийм мэдээлэл гарсан байна. Тэгэхээр энэ маань юу гэхээр Solana-гийн яг нөгөө техникэл шийдэл талаас нь нэлээд том өөрчлөлт болох байна гэсэн. Тэгээд Subnet 14 гээд 5 хаш энэ дээр жоохон ойлгомжгүй болсон байж магадгүй. Мүжиртэй булан дээр бид нэр химэл оюухантай холбоотой хит хитний ерөнхийдөө постуудыг оруулсан. Тэгээд тэрэн донд нэлээд онцолж ярьж ирсэн төслүүдийн нэг маань юу байсан бэ гэхээр 5 гэдэг төсөл байсан. Тэгээд 5 гэдэг төслийг бол $20 хүрэхгүй байхад мүжиртэй булан дээр анх миний санд болгож ярьж ирсэн нэлээд амжилттай сонгож ирсэн хөрөнгө оруулалтуудын нэг багхгүй. Тэгээд сүүлд дахиж энийг би тэгээ гарцсан байж байгаа дахиж 340 энэ хавцаа 320 хавцаа байхад ерөнхийдөө бол дахиж мүлжиртэй булнаар санд болгосон. Одоогийн байдлаар бол 418 байна. Сайн нэг хэсэг 460 хүрсэн. Тэгээд энэхүү 5 маань яасан бэ гэхээр D5 гэдэг апдейт гаргасан. D5 гэдэг апдейт гаргаснаар юу болсон бэ гэхээр BitTensor дээр байдаг subnet-үүд буюу энэ дээр үйл ажиллагаа явуулдаг өөр төрлийн төслүүд маань өөрсдийн гэсэн alpha гэдэг зоостой болоод тэгээд 5-гийн emission буюу 5-га шинээр үйлдвэрлэж хэвлэгдэж байгаа 5-наас шууд өөрсдийнхөө market cap-аас хамаарад ингээд шууд аваад авах урамшуул аваад авах боломжтой болсон байхгүй. Тэгэхээр юу гэхээр химэл оюухантай холбоотой стартапууд маань venture capital буюу одоо янз бүрийн VC фондуудаас хөрөнгө оруулалт авах шаардлага байхгүйгээр BitTensor дээр шууд өөрсдөө subnet болж гараад өөрсдийнх нь бүтээгдэхүүн хэрэг амжилттай байна, хүмүүс тэр таалагдж байна, хэрэг хэрэглээтэй байна гэдгээс хамаарад угаасаа 5-аар санхүүжилт аваад урамшуул аваад явах боломжтой болж байгаа ийм хөлбөр гаргасан байна. Тэгээд энэ апдейтыг гарсны дараа мүжиртэй бол нэр юу гэж бичсэн бэ гэхээр 5-г бол би бол одоо байгаа энэ өндөр ханшнаас бол 100x хийх төсөл гэж бодохгүй. Гэхдээ 5-гийн subnet-үүд донд сайн судлах юм бол 100x хийх төслүүд бол нуугдж байгаа гэж бол би биччихсэн байгаа. Тэгээд яхааргүй эндээс бол хэд хэдэн 100x гарсан. Тэгээд тэдгээрийн талаар бид нараас биччихсэн. Тэгээд сүүл бас онцлог бичсэн төслүүдийн нэг нь болохоор энэ 5 хайш байгаа. Тэгээ миний одоогийн байдлаар судалснаар бол юу вэ гэхээр айгүй олон subnet-үүд байгаа. 100 subnet гэж байгаа. Гэхдээ ихэнх нь хог заяа. Ямар ч хэрэггүй юмнууд байгаа даа. Нөгөө талдаа болохоор shoot center гэдэг нэг юм Raiden Lab гэдэг 4 ширхэг
3 шиг subnet гаргацсан 4 төрлийн бүтээгдэхүүн гаргацсан баг байгаа байхгүй. Гэхдээ 3 subnet гаргахдаа чинь subnet болон дээр өөрсдийн гэсэн зоостой болчоор жоох утгагүй санагдаад байгаа байхгүй. Ер нь бол нэгээс олон зоос гаргацсан багт бол итгэхэд айгүй хэцүү. За тэгээд энэ 5 hash гэдэг энэ subnet 14 надаа юугаар таалагдсан бэ гэхээр нэг талаас айгүй инновацлог заяа. Bitcoin mine хийдэг юм subnet гаргацсан. Тэгээд энэ маань одоо бүр энэ public mining pool-оос өрсөлдөхүйц ер нь бол одоо их хэмжээний ер нь бол юутай болоод эхэлсэн. Hash power center болоод эхэлсэн гэдэг ийм мэдээлэлүүд гараад байгаа. Тэгээд энд жишээний зурган дээр бол энд бол харагдаж байна тий. Хамгийн их нь одоо Marathon Digital, Clean Spark, Iris Energy, Ride Platforms bla 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 гэж явж байгаа. Тэгээд 5 hash гэдээ ороод ирчих байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол сонирхолтой байж магадгүй. Тэгээд энд юугаараа өрөмцөө гэхээр майнерууд 5 hash-ийн subnet руу өөрсдийнхөө hash power-ыг агуулад subnet-ийн зоос урамшуулалт аваад тэгээд валидаторууд нь болохоор hash-аараа одоогийн байдлаар бол өөр нэг юу руу явуулаад mining pool руу нэг жижиг pool руу явуулаад brains гэдэг энэ хүүд mining pool руу явуулаад тэгээд Bitcoin аавна. Тэгэхдээ валидаторууд маань хэр хэмжээний альфа зоос өөрсдөө стейк хийснээс хамаарат ногдж байгаа hash power-ууд нь ондоо учраас орлого орж ирж байгаа биткойнороо эргүүлээд нөгөө нэг энэ 5 хаашийн зоосыг худалдаж авах юм шаардлага бий болоод гэсэн. Хэрвээ 5 хаашийн зоосыг эргүүлж худалдаж авахгүй бол network дээрх нөгөө стейк хийж байгаа пропорц нь өөрөө буураад тэгээд тэрнээсээ болоод майнеруудаас авах hash power нь буураад тэгээд орлого нь буураад явчих учраас механизм нь ер нь яаж яваад байгаа гэхээр биткойноор орлого олоод олсон биткойноор орлогоороо эргүүлээд энэ хүү subnet-ийн зоосыг худалдаж авах ийм механизмыг ерөнхийдөө бол нээж илрүүлсэн байна гэсэн санаа байхгүй. Тэгээд энэ бол надад хамгийн сонирхолтой санагдсан. Бусад ерөнхийдөө subnet-уудаас дундаас. Яг тэгэхээр бусад subnet-ууд нь яг нэг тийм цоошин ID биш байгаад байгаа байхгүй. Тэгээд яг энэ subnet 14-ийн хувьд бол хамгийн өвөрмөц хамгийн одоо unique гэж хэлдэг те давтагдчихгүй юм гоё шийдлийг гаргаж ирсэн баг байсан. Тэгээд энэ бол надад таалагдсан. Тэгээд өөр нэг сонирхолтой мэдээлэл нь юу байсан гэхээр Техас биткойны strategic bitcoin reserve буюу бас биткойн худалдаж авах юм баялагын нөөц бас нээж байна гэдгийг мэдээлэл бас гаргасан байна. Тэгээд өнөөдрийн апдейт энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд дараагийн дугаараар уулзъя. Thank you.